цусд сувг үзүүлж бай. Олон хүмүүс амьтанд тижээдэг. Ихэнх нь түгээмэл сонголт буюу нохой, муур, туулай зэргийг тижээдэг бол зарим хүмүүс могой, ястмэлхий гөрвөл зэрэг этгээд сонин амьтдыг тижээдэг. Тижээхэд цаанаасаа л тохиромжгүй зарим амьтад бий. Бар, арслан, баавгай, горил гэх мэтэн зэрлэг амьтад тул дэрэгдээ байлгахад дэндүү аюултайгаас гадна ихэнх орнуудад хориглосон байдаг. 1970-ад оны үеийн зөвлөл холбоот улсад нэгэн гэр бүл өөрсдийн жижигхэн орон сууцндаа арслан тижээж байсан бөгөөд харамсалтай нь энэ нэцтэй эмгэнэлтэйгээр төгссөн юм. Гэрийн эзний нэрийг Лё гэдэг байв. Барилгын архитектороор ажилладаг тэрээр нэг удаа амьтны хүрээлэнд явж байтал арслангийн зулзаг өрөвдөлтэйгээр орилж байх нь дуулжээ. Ихтэй гологдсон ялх амьтныг тентхийн ажилчид өөртөө өсгөж бойжуулахыг оролдсон ч шантарч эхлээд байсан гин. Лё түүнийг гэрлүүгээ авч явж асран хамгаалахаар шийдснээр Кинг гэх нэртэй нэгэн тижээвэр амьтнаар бүл нэмсэн байна. Гүйг маш жижигхэн тэгээд мэдээж үнэхээр өхөөртөн байж. Түүний урд сарвуунууд нь сайжилттай байсан учраас алхаж чаддаггүй байв. Тиймээс гэр бүлийн гишүүд түүний сарвуунд ээлжээр массаж хийж өгсөөр Кинг асуудалгүй явж чаддаг болжээ. Бүгд түүнийг өхөөртөн эрхлүүлж арслангийн зулзаг гэр бүлийн саншгүй нэгэн гишүүн болсон байна. Гүйг өсч томорхон хэрээр жижигхэн байранд амьдардаг гэр бүлд багтаж шингэхээ байж эхлэв. Тэрээр өөрийг нь анх олсон Лёд хайртай байсан ба төлөвлөгөө түүний эхнэр Нинагч бас хайрлах болжээ. Шүн болж бүгд орондоо орцгооход Кинг өнөө хоёрын голоор орж унтдаг болов. Ингэхдээ Лёг орноос нь түлхэж унахын түгээмэл. Лёгийн эхнэр түүний энэхүү үйдлийг хардталтаас болж байна гэдэг байж. Нэг удаа өнөөх гэр бүл арслан амьтны хүрээлэн рүү эргүүлэн аваачиж өгөхөөр болов. Одоо эрүүл сарвал болчихсон юм чинь бусад арслангуудтайгаа хамт амьдэрсэн нь дээр байх гэж бодож л дээ. Замдаа Кинг маш их уурдаж машин дотор үсчиж харсан байна. Арай хийж амьтны хүрээлэнд иртэл тентхийн ажилтнууд Кинг нэгэнтээ хүмүүсийн дунд өсч торинсон учраас одоо өөр арслангуудтай хамт амьдарч чадахгүй гэд аваагүй яаж. Лёгийн хөрш нэг байранд амьдардаг оршин суугчид нь 200 кг жинтэй зэрлэг аратантай нэг дор амьдрах санааг сайшаахгүй байсан нь мэдээж. Тэднийг хоёр давхарт амьдардаг байсан бөгөөд эхнэр Нина арсланг гадаж гаргахгүй тулд тагтан дээрээ төмөр тор тавиулсан байна. Гэртээ арслан тижээдэг айлын тухай яриа энэ тэрүүгээр тархсаар Кингийг кинонд тоглуулах санал зүг бүрээс ирэх болжээ. Эдгээр нэгнийхэн саналыг өнөөх гэр бүл хүлээн авснаар дэлхийд даяар аялаж алдартай хүмүүстэй уулзах боломжтой болсон байна. Гэр бүлийн гишүүдийн амьдрал Кинг хэмээх арслангийн амьдрал энэ үед тунд ажгүй байлаа. Харамсалтай нь эмгэнэлт явдлын харс өдөр хаяанд ирчгээд байж. Нэг өдөр гэр бүлийн гишүүд зочд буудалдаа үлдэж харин Кинг одоогийн Санкт-Петербург хотод зураг авалтанд орж байлаа. Шөнө нь түүнийг тухайн газрын нэгэн дунд сургуулийн байранд хонуулдаг байж. Учир нь зочид буудлын удирдлага арсланг буудалдаа оруулж эрсдэл гаргахыг хүсээгүй гин. Киноны багийн амтан сургагч сарамгчин шиг хөдлөөд эхэлмэгц арслан хамтран тоглогч дээрээ явж очиод нэг сарвууга мөрөн дээр нь тавьдаг байгаар сургасан байв. Сургууль дээр нь арслан байгааг дуулаад тентхийн нэгэн сурагч нэг шөнө найз охиныхаа хамт явж очсон байна. Арсланг харгалзаж байх учиртай туслагч цаашаа тэр үед юм олж идэх гээд гадагш гарсан байсан ба өнөө хоёр гай болж яг тэр үеэр нэрж таарчээ. Сурагч сарамгчин шиг дохио зангаа үзүүлж эхэлсэн бөгөөд энэ нь Кингэд заасан хөдөлгөөнтэй ижил байсан тул явж очиод сарвууга сурагч хүүгийн мөрөн дээр тавьсан байна. Үүнийг харсан найз охин нь арслан түүнийг барих гэж байна гэж ойлгоод учиргүй сандарч тусламж дуудан чангаар гашгарчээ. Энэ үед ойролцоо байсан цагдаагийн офицер хурж ирээд огтхон чиргэлзэлгүйгээр арсланг буудаж алсан байна. Лёгийн гэр бүл сэтгэл санааны гүн хямралд оров. Тэдний нохой Чапт бас энэ явдал тун хүн дээр тусчээ. Тэрээр Кингийг хаан энэ тэрүүгээр гүйж байснаа олохгүй болохоор түүний хайрцагнуудын нэгэнд ороод хэвдчихдэг болов. Төдөлгүй хөөрхийн нохой зүрхний шигдээсээр нас барчихсан байна. Түүнийг хит готролд орсноосоо болж өвчлээ гэдэгт гэр бүлийн гишүүд огтхон чиргэлзсэнгүй. Хүүхдүүд ч бас маш гонигтай байлаа. Энэ бүхний эцэст тэдний сэтгэл санааг өргөх зорилгоор Лё дахиад өөр арслан авч ирэхээр шийдэв. Шинэ арслангийн нэрийг 2 дугаар Кинг гэдэг байв. Ялгаатай нь тэрээр өмнөх Кингтэй адил сайхан ааштай байсангүй. Лё түншлэн бас нэг уулын арслан авч ирж түүнийг Пума гэж нэрлэв. Лёгийн гэр бүл анх Кингийг авчирхдаа түүний амь насыг аварч алхаж гიშгдэг болоход нь тусаж байсан болоод ч тэрөө анхны Кинг тун найрсаг сайхан замтай байсан юм. Гэтэл 2 дугаар Кингийн тухайд тэд тийм зүйлийг хийгээгүй тул дээрхтэй адил дотн байдал тэдний дунд үүссэнгүй. Нина нөхрөө тэдгээр амьтдыг гэртээ авчирсанд дургуйцаж байсан тул зүүн Германы нэгэн амтны хүрээлэнд өгөхөөр болсон байна. Энэ нь бараг шийдэгдэж байсан хэдэж эцэстээ тийм зүйл болоогүй юм. Ингэж байтал 1978 онд гунигтай зүйл тохиолдож Лё зүрхний шидээсээр өөд болсноор Нина хүүхдүүд ба хоёрын хоёр зэрлэг морийн хамт Плевсэж хоцров. Энэ нь түнд үнэхээр дааж давшгүй ачаа болж байна гэж тэрээр нэгэнтээ хэлж байсан гин. Эзэн нь нас барснаас хойш 2 дугаар Кинг улам л ааш муутай болж байлаа.
1980 оны нэгэн орой Нина ажлаа тараад гэртээ иртэл гэр дотроос нь утаа өнөртөж байв. Яваад ортол 2 дугаар кийн учиргүй ууралжсэн. Харин Пумад яван дээр хөвтөж байлаа. Нина тагтан дээр гараад очтол байрных нь нэгэн согтуу хүн юм шатаагаад тэрийгэ тэднийх рүү арслан руу шидэж байх нь тэр. Үүний дараа Нинагийн 14 настай хүү хичээлээ тараад гэртээ ирэх үед 2 дугаар кийнгийн сэтгэл санааны байдал маш докторгүй байлаа. Нина хүүтэй хоол бэлтгийн хажуугаар арслангуудад зориулж мах хэрчээ зогсож байх үед 2 дугаар кинг дүүжин орноосоо доош нуруугаараа унаж бэртээд Нина руу архиран улмаад ноцож эхэлсэн байна. Хүү Роман тэр дээрээ хурч ирээд 2 дугаар кингийг гинжнээс нь татхад арслан голонгосож хүүг байрч аваад химлэж гарчээ. Нина ухаан алж унав. Түүнийс ирэхэд цагдаа 2 дугаар кингийг буудаад алчихсан, мөн хүү нь амьсгал хураасан байлаа. Энэхүү гэр бүлийн түүх бол арслан ямар учраас гэр бүлийн тичээвэр амтан байх ёсгүй вэ гэдгийг харуулсан тод жишээ юм. Анхны кингтээ бүх зүйл гайхалтай байсан байж болох ч тэр үеэ эргүүлэн авчрах гэж тухайн гэр бүл шинээр арслан дижээх ёсгүй байж. Сэтгэл дулаацуулмаар эхэлсэн нэг түүх ингэж харамсалтайгаар төгссөн юм.